Өсч जैन айгүй хөрсөж जैन. Арай л хэтэрхээ. Одоо би зүгээр одоо 8-чдын хүнсний 8 дургуутсаж иж магадгүй. Анх авсан хүн дээрээ зүгээр шал хийсвэрээр үнийг нэмж जैन. Ерөөсөө л одоо юу гэдэг нэг бидний 300 мянга хавстай орж ирээ тэрнээс болдго юм уу? Эсвэл үрдээсээ хүмүүс авах заашгүй гэсэн утга ойлголт байдаг юм уу? Шууд нэмээд тааж нэрэ гондмоор нэрэ. Одоо өнөөдөр манайх ямар байгаа л 20 сэртэйгээд ихэнх одоо үйлдвэр ажихын жижиг үйлдвэр ажихын газрууд хаалгаа барьчихсан ихэнх иргэдийн орлого багасчихсан байхгүй болчихсон байгаа энэ үед жаахан нинжин сэтгэлдээ ашиг авалгүй яах вэ? Өөрсдөө бодлого яах вэ 8-чд. Гэхдээ боломжтой хэмжээнд дээр өөртөө алдагдал гарахгүйгээр үнэ нэмээд бидэнд хүрчихэж болно шүү дээ. Тэгчээ ингэж хийсвэрэл дөрөөсөл үнэхээр л одоо ахгүй хайчих гэж хэлж байна. Одоо би нэг хүнд бүр нэг худалдаач хэллээ. Чи нэг 100 доллараар чон зоолдог ямар яхаар яадаг гэдэг гэсэн чинь өвчин болохоор лам зоолдог штэ гэдэг нэг айгу бахархалтай нээж байна. Ингээд ирэхээ шинээр үнээр арай сэтгэлгүй л байна л гэж би хэлэх гэж байна. Гэхдээ ер нь 5 10 20 30 төгрөг нэмдэг шүү дээ. Одоо сүүлд өвн сонирхоо байсан. Тэгж хүний дургу хүргээж яах вэ? Тэр дөрвөл нэрээ тэр хүний хил дээр би авахаас л заашгүйгээс хойш. Тэгч нэр ер нь тэгэл болж л төгөө нэмээд байна. Арай сэтгэл мотой юм л гэж би зүгээр тэгж боддгийн. Тэг би өөрөө хөдөлж малчарч юм яа хамитгүй дээ л да. Уг нь болдгсон бол өөрийгөө хохирохгүй л байх хэрэгтэй тийм ээ. Хүнийг ч хохирохгүй тэгэл мэдээж ашгаа ер нь юм гэсэн тийм шүү дээ. Өртөг дээрээ ашгаа нэмэл үнэ гаргахад энэ л эдийн засгийнхаа зарчмаар л байдаг болоод хүндэлж байгаа сэтгэл баймир юм шиг санагдаж. Тэгэхгүйгээр зүгээр нөгөө угаасаа энэ байхгүй болсон ирж байгаа. Ирэхгүй байгаа юм чинь гэл үнэ нэмээд ингээд авахар чинь аюулгүй хийсвэр өсөлтөө. Тэгээд энэ төр засгийн хяналт толсууд байна. Үнэндээ энэ үнийн хяналт тавьж байгаа энэ хяналт бол үнэхээр одоо юу вэ? Одоо ингээд нөөцөн мах хэржилэн гэж тэр нөөцөн махны хяналт алга. Яг сайхан үнийн хяналт мах хэржилэн. Гэтэл тэрэн дээр хяналт тэр дэлгүүр ямар одоо шалгуураар авч яаж борлуулдаг тэр мэн дээр хянаж байгаа юм алга. Энэ үнийн энэ хэд өсөлт юунаас болоод байгаа? Сая нэг тэр нэг ямар зах хайг үлээ 20 сая чөлөө торглоо гэсэн юм ярьж байлаа. Үнэн ч юм уу худлаа ч юм уу. Үнэхээр Монгол улс махныхаа үнийг ингэж амар өсгөөд байвал арай болохгүй шүү дээ. За яг хүнсний идэж уух юм нэг 100 гаруй мянгаар аваад ааш байгаа махыг бас нэг одоо харин нөөцөн мах бид одоо дандаа авч байгаа. Нөөцөн мах аваад ахаа нэг арай дөнгөөр байна. За ингэж бодоход 7 хоногт үнэхээр гайгүй идэг юм бол нэг 300 зарцуулах гэдэг үннийг хэлгээд. Тэгэхээр одоо өгөөд яг бүр баг идэг баг энэ чинь нэг хидэт байгаа юм биш зүгээр л хэрэгцээ нэг тийм үү. Хүүхдүүдийг одоо өөрсдөө нэг арай нэг амьдмаа алдчихгүй шиг бас нэг боломжтой хэмжээнд нэг бас хүн байна да нэг идчих тийм хэмжээнд л одоо автал тийм юмшгүй байх юм да. Тэгээ тэрний сүртэй тансаг аваагүй штэ. Зүгээр л хэрэгцээний юм авч байгаа. Боо шов за нэг арай өсвөлний хям өндөг нэмэгдээд гих мэтлээ явдал тийм байна. Тэгэл энэ чинь үнэхээр нарийн ногоол үнэхээр их өссөн. Ер нь тэгээ 5-10% үнийн өсөлтөд ч өөр өндөр штэ. Тийм одоо эрэ эдийн засаг өөрөө зах зээл тогтвортой байх юм бол өсөлт байхгүй гэсэн шүү дээ. Тэгэхээр чинь байгаад байна гэдэг чинь одоо болохгүй юм байгаад байгаа байхгүй юу? Нарийн ногоол бол маш өрдөөсөл урдаас орж ирэхэ болцсон гэнэ гэл амар өсөж байгаа зүс хийдэг. За урд нь би зүгээр нэг саяхан өмнө нь бол ингээд 20 мянган төгрөгөөр овоо сайхан ногоо авчдаг гэсэн. Нарийн ногоо нийлүүлээд. Тэгэхээр чи хамгийн сүүлд нэр ногоо авсан чи 20 мянган төгрөгөөр нэг байцаа өөр юу авлаа би нэг 2-3 чинжүү тэр ганц хил юу авлаа төмс авлаа 2 хил төмс. Тэгэл 20 мянга болчихлоо шүү дээ. Тэгэхээр айгүй амар байгаа шүү дээ. Тэгэхээр чи ингээ багсгаа сайхан урд нь овоо сайхан нарийн ногоо нэмээд авчдаг гэсэн одоо тийм боломж алга. Ялангуяа махны сая ч мах бараг 18 мянга хүртэл шүү дээ. Тэгэж одоо жоохон хэцүү амьдралтай айл өрхөд бол бараг мах идэх заяаг л болж байгаа шүү. Би бол яг тэгж л харж байна. Гэтэ ер нь махны үн яг яагаад өсөд байгааг бол үнэхээр ойлгохгүй. Өгнөөс малаар баялаг үйжиж ингээл 7 хоног болго ирэх. Би 4-7 хоногт 15-500-аар мах авсан. Түрүү авахтаа би 16-500. Ерөнхийдөө ингээд 7 хоногийн дотор ингээд нэг 1000 төгрөгөөр бол өсөөд байна. Өвөндөг сая 530 гэж ийсэн. Түрүү 7 хоногт ирэхэд чи 480 билүү? Биш ээ, түрүү 7 хоног шиг. Тэрний өмнөх 7 хоногт юм. 480 байсан. Тэгсэн сая 530 гээд 54-өр ширхгэн 54 өрсөн. Ялангуяа энэ чинжүү тийм нарийн ногоонуудаас юм ян шүү жууцаа бууцаагаас ахуулаад олдцсон хавар. Тэгээ би яг юу гэж харж байгаа манай Монголд дотоодын үйлдвэрлэл ерөнхийдөө аягүй 0 байсан юм. Дандаа бүх юм урдаас авдаг байсан. Сая чин урд хил хаахад бол яг үндэ нарийн ногоо битэл өндөгчгүй боллоо шүү дээ.
Тэгэхээр ганц төмөн шууд ганцаараа ажилт юм байна гэдгийг бол ойлгож байна. Тэгээд энэ дотоодын юм ногооны тариалт гэх юм уу, борлуулалт гэх юм. Тэр бол ерөөхдөө манайх бол тэг л юм. Бүгд л урдаас орж ирдэг байсан нь тодорхой болчихлоо. Ер нь яг тэгж л харсан.